20 минут төргийа. За би түрүүнд нэг жоохон тим мэдээлэл оруулна гэдэг хэлсэн. За тэгээд тэр мэдээлэл нь болохоор ерөөхдөө Солонгост тест ажил хийж байгаа ямар нэгэн байдлаар ажил хийж байгаа баригдаад тэгээ ямар нэгэн туслах хүн байхгүй, арыг даах хүн байхгүй ингээд шууд Монгол буцах болцсон тохиолдол маш их байдаг. Тэгээд би тэр хүмүүстэй ерөөхдөө бол яаж игээд тухайн хүмүүс холбогдоод би бүх юмыг сайхан боод цавлаад Монгол руу ажилт хийж өгдөг. За тэгээд тэр хүмүүс маш их сэтгэл зүйн маш хүн дарамттай байхад би бас янз бүрийн мөнгө хийж бас сэтгэл зүйн дарамт үзүүлдэг. Тодорхой хэмжээгээр маш хурдан оруулж ий, маш хямдханаар оруулж ий гэдэг үгээр ачааг нь ачиж өгдөө. За яг түүнтэй адилхан одоо мэдээлэл өчтөр орж ирсэн. За тэг яг би өөрийнхөө нэр утсаа бичээд доор комент хийсэн. Төд удалгыг бүсгүй холбогдоо. За найз нь ажил хийж байгаа баригдаад тухайн ажилдаа нэг төд удалгүй байж байгаа баригчлаа. Тэгээ эмнэлэгч баригдаа авсан байна. Тэгээд байгаа юмыг очиж аваад Монгол руу одоо явуулах гэсэн тийм мэдээлэл орж ирсэн. За тэгээд тэр мэдээллийн дагуу өнөөдөр очиод яг одоо сая авчаад би хөдлөө явж байна. За тэгээд их сонин тохиолдол гэдэг юм байна. Би анх удаа одоо эмнэлгээс одоо энэ өндөр настан асарж байгаа одоо асаргаа хийж байгаа тийм хүнийг одоо баригдаад явж байгаа тохиолдол анх удаа харлаа. За тэгээд яг өмнө нь бол штэ нүлэгтэй ажил, за одоо хоолны газар, буудал, за ингээл ерөөхдөө барилга гэл аюул олон төрлийн хүмүүс ажил хийж байгаа баригдсан тохиолдол сонсч за тэгээд дээрэс нь юм ачуулдаг гэсэн. За тэгсэн нэг бүр залуу за эрэгтэй хүн баригдсан байлээ. Тэгээд яг Солонгос ер нь бол хэцүү шттэ. Тэгээд ажил олоход ер нь маш хүнд хэцүү байдаг. Анх удаа ярьсан. За тэгээд танил нөхдөд хараад ямар ч хамаагүй ажилдаа дахиж очдог. Тэгэхээр асуудалтай хэцүү байдаг. Тэгээд юу ч хийж амжаагүй байж байгаа баригдаад явна гэдэг бол бас үнэхээр харамсалтай байдаг. За тэгээд ер нь бол шттэ би маш олон Солонгосын одоо маш олон талын өнцгөөс нь би маш их юм мэдээлэл оруулахыг хүсэж байгаа. За тэр ялангуяа бизнес эдгтэй юм уу? Солонгост ирээд Солонгосоос бараа бүтээгдэхүүн оруулах гээд оруулж чадахгүй байгаа хүмүүс би Солонгос Монголд хоорондох юм гүр болохыг одоо зорж ажиллаад байгаа. За тэгээд чадах хэмжээгээр энэ хажуугаар би миний одоо тусаж болох ямар нэгэн боломж юу вэ? Тэр боломжоор би монголчуудад туслаад явна гэсэн ийм үзэл бодлоор ерөөхдөө явдаг. За тэгээд миний одоо сайн сайхан бүхнийг хүсч явдагтай адилхан та бүхэн ч гэсэндээ сайн сайхан бүхнийг хүсч хэдэн мэндэ хантай тустай ийм сайхан Солонгос гэлтгүүдээ хүний нутагт байгаа бүх хүмүүс хэдэн мэндэ хайртай хэдэн мэндэ сайн тусалж байгаарэ. Сэтгэл зүйн маш хүнд дарамттай байдаг шүү гэдгийг би хэлмээр байна. За тэгээд өшөө олон сайхан бичлэг оруулах болно. Тэгээд баярлалаа. Энэ хүртэл намайг сонсож байгаа бүх хүмүүстээ маш их баярлалаа. Амжилт хүсье.